За энэ хөхний хагалгаа, хөх томруулах хагалгаа маань бол сүүний булчиргааг ерөөсөө гэмтээдгүй. Нэг өсөндөө сүүний булчиргааны хальсан доогоор эсвэл булчингийн цаагуур гэдэг учраас сүүний булчиргааг ерөөсөө гэмтдэггүй. Болж игэл 6 сарын дараа жирэмсэн болвол их зүгээр үүдэг. За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Доктор Шингүү эмнэлгийн мэслэмж бих байна. За хөхний хагалгаа гэж юу вэ? Хөх томруулах хагалгаа гэж юу вэ? Энэ хэрэгтэй юу, хэрэггүй юу гэж маш их юм асуудаг. За хөхний хагалгаа бол нөхөн сэргээх болон гоо сайхны зорилгоор хэрэглэдэг. Хөхний хагалгааг хаагуур хийдэг вэ гэж аягүй их асуудаг. За нэгдүгээр хөхний доотлын зураас, хоёрдугаар сугны нуглаас нь дагуу, гуравдугаар хөхний толгоогоор гэсэн. Одоо сүүлийн үед дурангийн аргаар нис засал хийгдэг болсон. Дурангийн аргаар бол хүүсний төслийг хийгээд хүүснээс дээшээ хөвгөд имплантыг хийдэг юм давуу талууд гараад ирчихсэн байгаа. За хөхний хагалгааг хэдэн наснаас эхэлж хийдэг вэ гэдэг асуулт маш их орж ирдэг. Ер нь бол 21-ээс дээш насны хүмүүст хөхний хагалгааг хийлгдэг. За яалтчгүй 18 наснаас дээшээ бүр хөх хурддаггүй ийм онцлог хүмүүст бол 18, 19, 20 насны дээр шиг хөхний хагалгааг хийж болдог байна. Хөхний хагалгааг ер нь бол хоёр янзаар хөхний хагалгаа гэдэг. Нэгдүгээр цөний булчирхааны доор, хоёрдугаар булчингийн доор гэсэн. За энэ дотроо нарийн ярих юм бол булчингийн дээдлийн хальсан дээр хальсан доогуурч гэдэг юм. Энэ бол нэг актер нарийн ярих шаардлагагүй байх. За хөхний хагалгааг цөний булчирхаан доор хэнд хийх вэ гэж асуув. За энэ бол тодорхой хэмжээний эцтэй бага зэргийн унжилттай. Унжилтын нэгдүгээр зэрэг, хоёрдугаар зэрэгтэй үед эсвэл хөгсөө хагалгаа хийлгэж байгаа хүмүүст сүний булчирхаан доор хийвэл зүгээр үүдэг. Тэгвэл хүнд өөрт нь сэтгэл ханамжтай илүү өөрийн юм шиг болж үүдэг. За булчингийн цаана гэх юм бол спортоор хичээлдэг, эд багтай, хит туранхай ийм хүмүүст бол булчингийн цаана гэдэг. Нэг ёсондоо имплантаа мэрэгдүүлэхин тулд цээжний өргөн булчингаар хааж өгч байгаа. За хагалгаа хэр удаан үргэлжлэдэг вэ чинь? Ер нь бол сугаар орох, булчингийн дээр доогуур орох гэдэг юм. Энээсээ хамаарат хагалгаа нь 25-аас 30 минут, 40 минут хооронд хагалгаа дуустдаг. За хагалгааг яаж хийх вэ гэвэл бүтэн унтуулгатай гэдэг байгаа. Нэг ёсондоо таны судсаар унтуулгын бодис хийгээд таны амьсгал зүрх судсыг унтуулгын эмч хяналтан дор бид нар хагалгаа хийдэг байгаа. За хагалгааны дараах гам дэглэм хагалгаа хийлгэснээс хойш ер нь яаж хэдэн сар хэдийн хугацаанд гам дэглэм барих вэ гэж хүмүүс их асуудаг. За хагалгаа хийлгээд 8 цаг эмнэлгийн хяналтанд байна. За хагалгаанаас хойш 24 цагийн дараа зузаан болтоор хөхийг болт хийж орхиод маргааш нь зориултын спорт бара буюу зориултын хөхний даруулгал левчийг 14 хоногоос 21 хоног зөөх ёстой. Тухайн үйлчлүүлэгчийн хаана тавьсан, хэр өвдөлт даах чадвартай, хэр хөдөлгөөнтэй вэ гэдгээс хамаарат тэр хугацааг эмчин тодорхойлдог байгаа. 2 дахь сараас агуулаад та хэвийн ажил амьдралдаа шилжиж болно. Нэг ёсондоо спортоор хичээлэг, усан цэлэх, гүү, саун, бассейн суух гэх юм уу ийм маркийн 2 сарын дараа. Зүгээр хэвийн ажил амьдралдаа үргэлжлүүлэх хугацаа нь бол 3 дахь хоногоос хүн ажиллаа хийгээд явах боломжтой юм байна. За хагалгааны дараа хүмүүс хөвчлэн гүндийн мөргөжүүлэх. За ялангуяа спортоор хичээлдэг те фитнесийг тамирчид, фитнес моделүүд гэж ярьдаг ийм өсгөгчид маань хизээ таслаа хийж болох уу, хизээ гүндийн мөргөжүүлэх үү гэдэг бол энэ багада 21 хоног байх хэрэгтэй. За мэдээж булчингийн цаан тавьсан, наан тавьсан цаан. Гэхдээ л та хөхний хагалгааг хийлгэсэн л бол амьдралынхаа 70% ямарваа нэгэн байдлаар левчтэй юм спорт бараатай байхгүй бол хөх унжих эрсдэлтэй байдаг. За хагалгаа орсноос хойш 24 цаг юм уу 8 цаг эмнэлэгтээ хоноод хянуулаад маргааш нь зориултын зузаан боолт аваад эмнэлээс гарна. Эмнэлээс гарсны дараа маргааш нь нэг өдөр ирнэ. Гайгүй байх юм бол эмч 3 хоноод ирэх үү, 5 хоноод ирэх үү, 7 хоноод ирэх үү гэдгийг эмчин шийддэг учраас эмчтэйгээ маш сайн ярилцаад 7 хоногийн дараа ер нь ойдлоо авалдаг. За үнэхээр энэ зөөр ихтэй ялангуяа булчингийн цаан тавигдсан насан залуу охтууд бол эхний 2-3 өдөр бол заавал ирж үзүүлдэг байгаа. За хөхний хагалгаанд орохлоор ихэнх хүмүүс бас асуудаг ялангуяа хүүхд төрөөж болох уу? Нэг хүүхэдтэй, хүүхэдгүй эсвэл олон хүүхэдтэй ч гэдэг юм. За магадгүй төрөөгүй ч хүн орж идэг. За энэ хөхний хагалгаа, хөх томруулах хагалгаа маань бол сүүний булчиргааг ерөөсөө гэмтээдгүй. Нэг өсөндөө сүүний булчиргааны хальсан доогоор эсвэл булчингийн цаагуур гэдэг учраас сүүний булчиргааг ерөөсөө гэмтдэггүй. Болж игэл 6 сарын дараа жирэмсэн болвол их зүгээр үүдэг.